Сайн уу энэ байна? Төгий байна. За, дуу битээр өнөөдөр унших шүлэг бол Иш Сүрэнжавын Эренбаатрын дуйл. Халах голын хөвөөнд Эренбаатар төржээ. Халах голын хөвөөнд Эренбаатар нойрсжээ. Хан тэнгэр цоройж Эрен хөшөө гэлтжээ. Хөшөө тийш очих ардын зам баларсангүй. Хүсрийн өвс ургаж алагшиж юр битүүсэнгүй. Свердловский гудамжаар аавтайгаа хөдөлцөж сэргэлэн оддын учрыг асууж аваа оросгүй. Севастополийн цэцэрлэгт амрагт тайгаа болцоод сэтгэл шигээ цагаахан альчуур солилцсон хархөө. цэргийн шинэл өмсөж галт тэргэн цухтаа цэцэн бөө мөрөвчилж газрын голыг зорихдоо цэнхэр үнайц талын наран мандах зүг рүү цэлмэг тэнгэр шигнүүдэрээ насандаа мартшгүй харсан юм. Хандах хуайлангийн доо 39-ийг зааж хандааны үзүр зураг дарахлах голыг зурж хайлаас магтны оройгоор дарийн удаан малзаж хатуу хилэн өдрөөр дайсан дгүүл зарсаа. Яг тэр мөчөд Эренбаатар төржээ ялалтын тугаа өргөгдөн би ихэлж хавраад мэнэлжээ. Эрен нэрийн ханаас эрен ихнэр болж эрен эцгийн ханаас эрен хүүхдүүд сарваж эрен хүүгийн ханаас эрен их шанаж хичнээн эрен зүрх хиний зүрх хэдий болтол шахалж хэцүү гэхээр өчрөө. Свердловскийн будаас ачигаа үдсэн өв. Севастополийн цэцэрлэгээс амаргаа мөрөөдсөн бүсгүй. Москвын сургуулиас аавыгаа хүлээсэгүй. Монголоос ирэх шууданг хичнээн их харуултаа бол. Нинжинсэн бооны дугаар Эренбаатар төрөхөд нэг насаа олоод ирж байсангүй би нинжин сэтгэлдний хацлаас уйлах гэж хожинцонгүй нэгтгэр их ялалтыг дуулах гэж хожимджээ. Гайхамшиг талдрыг дуулыг гэж үгээ бодлоо гандашгүй гавьяа дурсыг гэж үзгээ авлаа. Хорвоо дуус аялыг гэж хоолойгоо заслаа хойч үдээ дурсахыг гэж сэтгэлээ өглөө. Эдэмхий дайсны хэрэгсэн сүрд зэвсэг дотроос нь илт буу хоёрыг сүлд болгон зөрүүлж Египтийн хааны босгосон пирамидын сүндэрт Эренбаатрын хөшөө ихц дэшээ малтаж байна. Рибцей, Спачоник, Жулдко, Пьетко энэ олон нэр Эренбаатрын нэр бүхний цаанаас өнчиржүүлсэнүүд нэр бүхний хойноос өрөвдөж харсан зүрх. Дээгүүр нь үүл нүүж байна, дэрэгдүүр нь ус урсаж байна, хажуугаар нь ой шугаж байна, харин энд чив чимээгүй, хартныг алхуулаагүй дээ, уужирч амарсан юм шиг, халах голыг өгөөгүй дээ, сэтгэл нь хансан юм шиг. Харуулын албанда үнэнч зэрэг хിവэрэ хацаагийн газартаа үлдэж хоцролчтэй. Ярэ бит хоёрын уншсан шүдэг таалагдсан бол лайк болон Subscribe дараарай. Баяр таа.